ертөнцийн эзнээс тусламж гуйсан нь. ертөнцийн эзэн минь намайг та авраач. Учир нь гэвэл хүзүү хоолоодоо тулсан их усан живлээ би. Хөл тавих газаргүй, гүн шавхаад шигдлээ би. Хүлгүй усанд байхад минь хүчит долгион хамхан байна. Уйлан орилсоор байгаад хамаг бие минь султан хоолой ам минь цуцлаа. ертөнцийн эзнээсээ тусламж ирэхийг нь хүлээсээр харах нүд минь чиллээ. Үнэн шалтгаан үгүйгээр үзэн ядагсдын тоо үсний маань ширхэхээс ч давж гарсан ажээ. Амийг минь хөнөөхөр зөхиж буй хүмүүс худал үгээр гүтгэн дайрч буй этгээдүүд хүч чадлаар давуу байна. Хулгайлж аваагүй юмаа би буцааж өгч чадах уу? ертөнцийн эзэн минь мунхаг тэнийг ашигласныг минь та сайн мэднэ. Буруу зөрүүтэй бүхнээ би танаас нууж чадахгүй. Бүхнийг захирагч их эзэн үе тэмэн юр бусын дайчидтай мөнхийн эзэн минь итгэл найдвараа танд зориулж буй бүхэн надаас болоод гутамшигт бүү унаг Израиль түмний өргөмжлөн хүндэлдэг ертөнцийн эзэн минь таны зүг хүсэн тэмүүлж буй хүмүүс надаас болоод нэр хүндээ бүү алдаг. Таны төлөө явсаар би хуурхал доромжлол үзэн ичгүүргүй байдалд орлоо. Төрөл төрөстийнхөө дунд харийн хүн боллоо би. Төрсөн дүүгийнхээ хувьд гадны хүн боллоо би. Таны сүмийг гисэн халуун хайрандаа би шатаж байгаа болоо. Таныг басамжилдаг хүмүүсийн дог доромжлолыг би амсаж байгаа билээ. Таныхаа өмнө би төлөв даруй болоод унд хоолой хасгад минь улс амтан тохуурхаж байна. Гар шуудаа өмсөөд уй гашуугаа илэрхийлэхэд минь хүн бүхэн илэглэж байна. Хотын хэрмийн хаалган дээр хуран цугладаг хүмүүсийн ярианы бай боллоо би. Согтуу хүлчүү этгээдүүд намайг тохуурхаж дуулж байна. Мөнхийн эзэн таньдаа би хүсэлт гуйлтаа өргөж байна. ертөнцийн эзэн минь хууршгүй үнэнч хайраа бодоод хүссэн цагтаа хариугаа өгөөч. Бат найдвартай авралаа илгээн гүн шавард шигдэхээс минь намайг та хамгаалаач. Өстөн дайснуудын маань гараас намайг та салгаж өгөөч. Хүлгүй их уснаас намайг та гаргаж өгөөч. Үерийн их усанд намайг та бүү арчуулаач. Хүчит их долгионд нь намайг та бүү хамуулаач. Үхлийн гүн намагт намайг та бүү залгиулаач. Мөнхийн эзэн минь хариугаа надад өгөөч. Учир нь гэвэл хууршгүй үнэнч хайртай нь илгэсэг бөгөөд нинжин хязгааргүй их өршөөлөө бодоод миний зүг та анхаарлаа хандуулаач. Үнэнч зарц надаасаа та нүрээ бүү буруулаач. Учир нь гэвэл би хүнд зовлон тунлаа хариугаа хурдан өгөөч. Хүрэлцэн ирээд та намаагаа чөлөөлж өгөөч. Өстөн дайснуудын маань гараас намайг та чөлөөлөөч. Үдэж өнгөрүүлсэн доромжлол гутамшгийг минь та сайн мэднэ. Нэр хүндээ хэрхэн алдсныг минь ч мэднэ. Өстөн дайснуудыг маань та нэг бүрчлэн мэднэ. Басамжлал доромжлол үзсээр сэтгэл зүрх минь шархаллаа. Одоо би арга тасран арчаагаа алдаад байна. Өрөвдөн хайрлах хүн гарна гэж бодтол огт гарсангүй. Тайвшруулж тайтгууруулах хүн ирнэ гэж бодтол хинч олдсонгүй. Өлгсөн үед минь надад тэд хор өглөө. Цангасан үед минь надад тэд цуу өглөө. Өмнөө зассан дайрын ширээн тэдний унах нүхэн болог, өргөлийн зоогны хоол унд нь тэдний тэглэх урхин болог, харах нүд нь харанхуйлан юу ч үзэхэ болог, хөл гуйн салгалан алхаж чадхаа болог. Игдүүцэл зөөцлээ тэдэнд та гаргаач. Халуун гал мэд уур хилэнгээрээ тэднийг хамаад хаяач та. Бууж суух газар нь зэлүүд хувхаа болоод барьж босгосон гэр нь хүнгүй хоосон болог. Учир нь гэвэл тэд танаас аль хэдийн шийтгэл авчихсан хүмүүсийг давхар шийтгэж байна. Таны цохилтоос болоод шархатсан хүмүүсийг дарлан нухалж байна. Дээрээс нь тэдэнд шийтгэл оноогооч та. Үлдэж хийсэн гмийг нь өршөөж бүү уучлаач. Тэднийг та амьд хүмүүсийн нэрсэн жагсаалтаас хасаач. Үнэнч шудрах хүмүүсийн дунд нэрийг нь бүү оруулаач. Харин би одоо дарлал зовлонд нэрвэгдээд даан чих ядарч байна. ертөнцийн эзэн минь авралаа надад ирүүлээд аюулгүй газарт гаргаж тавиач. ертөнцийн эзнийхээ нэрийг би магтан дуулна. Баяр талархлаа илэрхийлэн үүнийг би дээдлэнэ. Энэ бол мөнхийн эзэнд үхэр шар өргөхөөс ч илүү тааламжтай санагддаг билээ. Эвэр туураатай ух өргөхөөс ч илүү тааламжтай санагддаг билээ. Дарлалд орсон хүмүүс үүнийг хараад баярлаг. ертөнцийн эзнийг хүсэн тэмүүлж буй хүмүүс урам зоригоо сэргээг. Учир нь гэвэл ачигдсан хүний гуйлтыг мөнхийн эзэн сонсдог. Өөрийнх нь хүн гинж хүлээсэнд орсон байхад хизээч нүд үзүүрлэлдэггүй. Тэнгэр дэлхий, тэнгис далай болон тэнд орших бүх юмс хамтдаа мөнхийн эзнийг магтсгай. Учир нь гэвэл ертөнцийн эзэн Сион уулын хотыг чөлөөлнө. Ихудаах аймгийн хотуудыг дахин сэргэн босгоно. Үнэнс зарц нар нь тэнд оршин суугаад эзэмшил болгон авна. Тэр нутгийг тэгээд үнэнс зарц нарынх нь үр сад өвлөн авна. Мөнхийн эзний нэрэнд хайртай бүхэн тэнд амьдран суух болно. Мөнхийн эзнээс тусламж гуйсан. ертөнцийн эзэн минь надтай та нааштай хандаач. Намайгаа та авран чөлөөлөөч. Мөнхийн эзэн минь хурдан надтай туслаач та.
Амийг минь хөнөөхөөр зэхэж буй тэднийг та шивших дунган бодлуулаач. Зүрхийг минь шархлуулахаар улаарч буй тэднийг та үлдэн хөөгөөд нэр алдрыг унгаач. Хөөй хэмээн догтлон чичилж буй тэднийг та үдсэн гутамшгаасаа болоод гайхаж цочирдоход хүргээч. Харин таны зүг хүсэн тэмүүлж буй бүхэн таны хүчээр баяр хөөртэй аз жаргалтай болох болтугай. Таны авралд шунан дурлаж буй бүхэн ертөнцийн эзэн бол агуу их гэсэн энэ үгийг өөрт хэлэх болтугай. Одоо харин би мөхөс дорой болоод хүнд байдалд унлаа. ертөнцийн эзэн минь надтай та яаран туслаач. Та бол миний тусламж, миний аврал билээ. Мөнхийн эзэн минь алгуурлаж бүү саатаач.